Йоо, махчин цагаас усан дотор байна. Deeper Mabel 2 өглөөний цагаа ууж суух зураа хамгийн шилдэг мангасны зураг авсан хүн $1000 шагналд зарласан байхыг хараад тэрхүү уралдаанд оролцож зургийг дарахаа шийддэг ч усанд маш аимшигтай мангастай нүүр тулж буруу сонголт хийснээ ухаарна. Шинэхэн бичлэгээр давтамаар л өнөөдрийн бичлэгээр бид Gravity Falls хүүхэлдэйн киноны 2 дугаар анги дээр товч тайлбар болон дүгнэлт сэтгэгдэл бас сонирхолтой зүйлсийг тодорлон ярилцах болно. Өмнөх бичлэг маань дажуусын хандлт авсан болохоор үргэлжлүүлэн хүүхэлдэйн киноны анги дээрх дүгнэлт бичлэгээ хийж байна. Тийм болохоор лайк болон subscribe дараад таалан сойрхно. Deeper Mabel гэх зуны амлалтаараа авгахын дээрсэн хоёр маань Maple syrup-ны уралдаан хийж сэтгүүл уншиж өглөөний цайгаа ууж суухдаа хамгийн шилдэг мангасын зураг дарсан зураглаачид $1000 шагналтай тэмцээн зарсныг олж харан хоёулаа дандаа эвгүй аимшигт мангасуудтай нүүр тулдаг юм чин бараг хожчих юм биш үү гэж ярьдаг. $1000 бол барагцаар 3,400,000 төгрөг. Хэрвээ ийм тэмцээн жинхэнэ амьдрал дээр болсон бол та нар оролцоо төрүүлэх байсан уу? Сэтгэлдээ комент бичиж үлдээгээрэй. Тэднийг энэ тухай ярьж эргцүүлэх үед нь авга ах Кранкстайн гарч ирээд өнөөдөр ямар өдөр болохыг мэдв үү? Өнөөдөр бол гэр бүлийн зугаатай өдөр. Та хоёр надтай зугаацахтаа бэлэн үү гэдэг. Deeper эртэдийн гэр бүлийн зугаатай өдөр шиг мөнгө угаалт хийж шоронд орж суухгүй байгаастай хэмээн асуухад за өнгөрсөн дуучлаарэ. Энэ удаа бол харин өөр шүү. Ямар ч тач нүдэ боогод машинд маань суучих гэд манай хэд хамтдаа явна. Гуруулаа машиндаа сууж хэсэг явсны эцэст тэд нуурын эрэх тэрнэ. Тэнд Gravity Falls жижиг хотын загасчны улирлын нээлтэнд авгах Стайн Deeper Mabel-тэй загасчлахаар авчирсан байна. Загас барих уу гэд байж байсан чинь гэнэт тэндээс хөвшин хүү Мекка гэд чарлан орлонгууж ирээд эргэн тойрон тох хүмүүст усанд нэг юм байна. Gobble the Wonker байна. Маш том аюул хэмээн орлонгуун. Хүй, энэ хин юм бол Gravity Falls сурал дээр маань маш олон сонин хачин сонирхолтой зүйлс гардаг шүү. Энийг хин болохыг мэдж байгаа доор комент бичиж үлдээгээрэй. Маш аимшигт мангас Scuttlebutt арал дээр байгаа. Аюултай шүү хүмүүсээ гэж Меккагд өвгөн сануулга өгж галзуу юм шиг орилно. Харин иргэд бас харуул хяналтын цагдаа нар түүнийг ерөөсөө тоосонгүй. Занаг галзуу өвгөн явж илвэн хэмээн энэ асуудлыг юу ч болоогүй юм шиг өнгөрөв. Харин Deeper Mabel 2 солиотой одоонуудтай таарад учирсан юм болохоороо итгээд зурагны тэмцэнтэй зориулаад нөгөө мангасыг хөөхөр болно. Ёстой хаанаас ч бүүмэд сүүс бас гарч ирээд авгах Стайны хажууд хамаагүй кул бас адал явдалтай болохоор нь хөөхөн муу Стайныг үлдээгээд цааш мангасыг барьж зураг дарахаар сүүс Deeper Mabel 3 завиндаа явцгаана. Зя залуусаа мангасын зургийг дарахад бид маш сэрэмжтэй байж бас камера ерөөсөө алдаж болохгүй дандаа бэлэн байдалд байлгах хэрэгтэй. Тийм ч учраас би 17 камер бэлэн байдалд бэлдсэн. Гэт Deeper ярьж дуусахын алдад юмтай юм уу хаашаа 6 камер тэр доор нь нэвдээд хайчноо хөөрхий. Ийм л болохоор 17 камер авсан юм. Одоо гамтай байхгүй бол болохгүй. Харин мангасыг яаж гаргаж ирж барих вэ гэвэл бид маш их хэмжээний загасны хоол нөөцлсөн. Энэгээр барьж авах болно гэдэл ёстой Deeper Mabel сүүс 3 ярьж өгнө. Тэдний зайнаас харсантай нь хардаад л за яах вэ та нар би өөрийгөө хамтрагч нарыг удахгүй олчихно. Гэснээ сүйтэй явах гэж байсан хоцодоор явчихчаад гэрлэл бол ёстой тэнэг шүү гэдээ тэднийг уурлуулад явуулчихна. Манай ахын найздаа бол харга нилээн л буруудаад ах шүү байна да чаваас. Нөгөө гурав маань ямар тач Scuttlebutt арал дээр очиод эргэн тойрноороо алхах зур эвгүй дуу чимээг сонсоод ер нь ингэж явах хэрэг байна уу да гэтэл Deeper өөрийгөө аимшигт мангасын зургийг дараад од болсноор харин Mabel ясан мөнгөөрөө аврах том хамстер бол авч тус төсөөлөн ордон бодож ингэж явах хэрэг байна. Аль хурдан мангасаа олоод зургийн дараа тэмцээндээ төрлөе гэдгүүн. Гүүгээд алсын зайд нэгэн сүрдэм том биетэй мангасыг олж хараад за камернуудаа бэлдээд урагшаа. Баахан зураг дараад л гүүгээд очисон чинь яг үнэндээ мангас биш манан дунд завны мод мэрж буй минжнүүд ээж таарав. Энийг харсан манай гурав мэдээж готрно. Харин авгах Стайнд тэнд хачаа өнгөнөөдөөсөө болж баахан хүмүүсийн хараалыг идэж сүулдэ бүр цагдаа магдаа өөр дээрээ дуудуулаад бөөн сүуд. Мангас байхгүй гэдэг үнэнтэйгээ эвлэрсэн Deeper Mabel сүүс бүр сүултээ минжнүүдийн зургийг дараад суухад усанд гинэд маш том дөргөлт үүсч мангас гарч ирнэ. Deeper гой энэ л бидний боломжийг зураг дарах гэсэн боловч сүүс Mabel 2 аюултай гэж хэлээд бүгд буцаад завруугаа цогтно. Завруугаа гүйжчээд зураг авах гэж оролцдог ч энэ балан юмнаас чинь бүр албаар камера эвлээд байгаа юм шүү дээ. Тэгээд мэдээж хүнд хэцүү байдалд орсон тэд муур булгандж тэрүүгээр дүүрэн цогтно. Deeper нөгөө олсон чухал номоо гаргаж ирээд ойролцоо агуй байдгийг олж мэдээд тийш ороход хойноос нь хөөжсэн мангас агуй аманд гацна. Аимшигтай аюулаас аврагдсан манай хэд бөөн баяр. Бас мэдээж зургаа дарахаа бодлогүй л яах вэ? Сүүлийн нэг үлдсэн камера гаргаж ирээд өстой сайхан зураг дараад авлаа шүү. Даанч нөгөө мангасын толгоон дээр юм унаад робот шиг доош хөвтөрчин. Юу болоод байгааг ойлгохоор Deeper урагшлан шалгаж үзэхэд нөгөө мангасан дотор чинь хөгшин хүн Мекка гэж сууж байна. Эн чинь одоо юу болоод байна аа? Чи одоо галзуурчихсан юм уу да? Бага байдлаа тайлбарлал.
Гэсэн яг үнэндээ манай хөвшин залууг хүн томроод ерөөсөө тоохоо бэлдсэн болохоор хөөхөж аваас хүнд тоогдчих гээд л галзуу юм шиг робот мангас барьсан байдаг юм да. Та нар боддоо зүгээр хүнд тоогдохын тулд ийм аимшигтэй лаг хөдөлдөг робот барьж чадах уу? Ийм өвгөн яг үнэндээ робот хийх хэмжээний ухаантай байх гэж. Ямар учир битүүлэг өвгөн бэ те? Deeper Mabel 2 жинхэнэ мангас бол аваагахыгаа тоож гэр бүлийн цаг өнгөрүүлээгөө өөртөө байсныг ухааран түүн дээр буцаж очиод эцэст нь цагийг сайхан өнгөрүүлцгээдэг. Хий эднэрийн зургийг дарж өгсөн юм бол өөхөө энэ доор нь бас жинхнээсээ мангас байсан байх штэ. Үгүй $1000 3 сая төгрөг. Үгүй арайчтэй. Буцаж ирээ зургийн дарс арайчтэй. Энэхүү ангиас бид яг юуг ухаарж авч болох вэ гэвэл заримдаа бид хэтэрхий их өөр юмд анхаарлаа төвлөрүүлэн ойр орчинд байгаа сайхан зүйлсийг анзаардаггүй. Хэтэрхий их ажил хичээл ийм ч юм тийм ч юм гэд гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлдэг. Мэдээж хаяа дургу өрөх үе байна, гомдох үе байна. Гэтэ адаг сүлд нь бол гэр бүл бидний хамгийн тов өв хөрөнгө нандин бэлэг юм шүү. Тийм болохоор гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлж байгаарэ guys. Дахиад иймэрхүү сонирхолтой бичлэгийг үзэх өсвөл заавал лайк болон subscribe дараарай. Гуйжин шүү. Дарахгүй гараад явчихгүй юм байгаа зү. Дарсан хүмүүстээ маш баярлалаа. Хамтран ажиллах хүмүүс байвал ийшээ холбогдоорой.